Өсвөр насны хүүхдүүд маань их цаг гэртээ өнгөрүүлж байгаа энэ цаг үед эцэг эхчүүд маань зарим нэг талаар хүүхдүүдэд стресстэх, уур бухимдлаа гаргах тохиолдол гарч болох юм. Тэгэхээр эцэг эхчүүд маань энэ нөхцөл байдал дээр өөрсдийнхөө мэдрэмжийг удирдах, уур бухимдлаа гаргахгүй байх тал дээр их анхаарах хэрэгтэй. Яг вэ гэхээр ер нь бол хүүхдүүд маань байнга л одоо бидний хүсэж байгаа зүйлүүдийг маань хийх, зарим нэг хариуцлагыг хүлээж авах шаардлагууд үүсдэг. Гэхдээ энэ болгоныг маань биелүүлээг байх юм бол эцэг эхчүүд маань уралж бухимдах шаардлагагүй. Яагаад гэвэл хүүхдүүд маань хичээлдээ явж чадахгүй, найзуудтайгаа уулзах чадахгүй, зүйлүүдээ хийх нөхцлүүд маань хязгаарлагдчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ харилцахдаа ямар нэгэн байдлаар өөрийнхөө зүгээс гаргаж байгаа нөхцөл байдалд илүү бодитоор хандах хэрэгтэй. Яг гэвэл таны стресс, уур бухимдал магадгүй таны өсвөр насны хүүхдээс биш, магадгүй таны хүүхдүүдээс биш, өөр бусад нөхцөл байдлуудаас ихэнхдээ бий болдог байгаа. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүс өөрсдөө стрессээ удирдах, хянаж, менежмент хийн гэдэг нь сэтгэл зүйн маш өндөр боловсрол гэсэн үг. Тэгэхээр сэтгэл зүйн боловсролтой байхын нэг гол зүйл нь бол энэ стресс, уур бухимдлаа удирдах байдаг. За ихэнх ээж аавд хүүхдүүдээ загнах, хашгирах тийм ээ, магадгүй зарим нэг тохиолдолд хэдийгээр хүүхдүүдээс мань болоогүй ч гэсэн хүүхдүүдтэй бухимдлаа гаргах тохиолдлууд илэрдэг шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдалд өөрийнхөө мэдрэмжийг зөв илэрхийлэх, ураа хянах, магадгүй богинохон хугацаанд 5 секундын амьсгал авах ч юм уу тийм янз бүрийн төлбөрийн дасгалуудыг хийх хэрэгтэй. Заримдаа энийг эцэгчүүд маань анзаарахгүй ч магадгүй өөрийгөө ямар тохиолдолд, ямар нөхцөл байдалд, ямар үед илүү уралж бухимдаад байгаагаа анзаарч эхлэх хэрэгтэй. Тэгээ энэ нөхцөл байдлаас салах хамгийн шилдэг арга бол магадгүй та стресс, уур бухимдлаа удирдах дасгал хөдөлгөөн хийж болох юм. За хангалттай нойр авах хэрэгтэй. За аливаа зүйлд эргээр ханддаг байх, цагт амьдардаг байх, нөхцөл байдлыг эргээр үнэлдэг байх, шүүмжлэл, дүгнэлт байхгүй байх гэх мэтчлэн олон аргууд байгаа. Нөхцөл байдал маань юунаас болж байна вэ? Ямар нөхцөл байдалд би уралж бухимдаж стресстэй байна гэдгээ таних нь хамгийн чухал. Тэгэхээр энэ маань магадгүй эргээд харахаар таны хүүхдүүдээс болоогүй байх тохиолдолд дийлэнхтэй байдаг шүү эцэгчүүдээ.